Сайн байцгаана уу, Chaptel үзүүлж байна. Би Темка байна. Бид энэ удаа Chap News болонгаараа симбиот болон Venom-ын талаар мэдээлэл хүргэх болно. Энэхүү бичлэгэнд 2018 онд гарсан Venom комикны 1-4-р ишүү агуулгдсан тул Venom-ын талаар ярихаас өмнө та бүхэнд симбиотын талаар болон үүсэл түүхийн талаар ярих нь зүг байх. Орчлын ертөнц оршин тогтнохоос өмнө Ноол гэж хорон санаат байжээ. Харин Celestial-ууд орчлын ертөнцийг бүтээж эхэлснээр Ноол өөрийн сүүдрээс амьд дийлд буюу Necrosword-ыг бүтээж Celestial-уудын эсрэг тулдаж байв. Necrosword нь хамгийн анхны симбиот бөгөөд Marvel ертөнцийн хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг юм. Ноол элдээ сайжруулан бүтээхдээ миний бүтээлийн сул тал нь тэднийг бүтээсэн үйл буюу улаассан гал болон давтаж буй алхны хангинах дуу гэж хэлжээ. Энэ нь яагаад симбиотууд гал болон хангинсан чимээнээс айдыг хэлтэж байгаа юм. Үүнээс гадна Necrosword нь All Black, The God Slayer гэх мэт олон нэртэй байдаг. Тэрээр Celestial-уудтай тулдах явцдаа хүн чарх авч нэгэн эзэнгүй гариг дээр ирсэн ба гаригийн уугуул иргэн болох Gort элдээ алдсан юм. Үүний дараа тэрээр симбиот армийг бүтээсэн бөгөөд бусад гариудыг эзлэн авч соёл иргэншлийг устгахад ашигладаг байжээ. Ийхүү симбиотууд үүсч харин Ноол симбиотуудын бурхан болсон юм. Хожим Ноол дэлхийг эзлэхээр лун хэлбэртэй симбиот явуулсан ч Торт ялагдсан байдаг. Үүний дараа симбиотууд Ноолын эсрэг босч түүнийг өөрсдийн гариг болох Клинтарын цүн торьсон юм. Симбиотуудын үндсэн нэршил нь Клинтар бөгөөд өөрсдийн гариг нь мөн адил Клинтар гэсэн нэртэй байдаг. Энэ нь тэдний гариг гэгдэгч яг үнэндээ Ноолыг хорих нэг төрлийн шорон юм. Симбиотын үндсэн оригин түүхийн боловч Marvel-ийн Ultimate ертөнцид арай өөр байдаг. Симбиот нь харь гаригийн биет бус харин Питерийн аав болох Richard Parker болон түүний сайн найз Eddie Brock Sr. нар зохиосон. Тэд анх хүн төрлөختөнд тохиож буй өвчин эмгэг хорт авдрыг эдгэх зорилготой Project Venom төслийг эхлүүлж симбиот өмсгөлийг зохиож байжээ. Тэд төслөө гүйцээж чадалгүй Trask Industries буюу Sentinel-ийг зохион бүтээсэн компанид эрхийг шилжүүлсэн. Харин одоо Venom-ын талаар болон бусад симбиотуудын талаар ярив. Хүн алдсан симбиот өмсгөл нь анх The Amazing Spider-Man issue 252 дээр гарсан ба уг өмсгөлийг Randy Schuller гэх хүн алдсан фэн зохиож байжээ. Харин түүний зохиосон өмсгөлийг Marvel-ийн ахлах хянагч Jim Shooter $220 худалдаж авчээ. Харин Venom 4 нь The Amazing Spider-Man issue 300-ээр гарсан юм. Симбиот нь шингийн хэлбэртэй органик бус бие бөгөөд илүү хүчтэй төгс симбиот төрхийн тулд бодит бие махбодтой ухамсарт биедтэй нэгддэг. Ямар нэгэн биедтэй нэгдснээр эзэмшигчийн зан аашд нөлөөлж мөн маш хүчтэй болж shape shifting буюу хэлбэр төрсөө өөрчлөх ба шарх өвчин зэргийг хэмжилдэг. Venom-ын симбиот нь эзэмшигчийн уур хилэнгээр дэжигддэг ба анх хүн алцтай нэгдэж байсан. Peter Parker анх түүнийг зүгээр л харийн өмсгөл гэж бодож байжээ. Дараа нь тэрээр түүний хар өмсгөл нь зүгээрс нэг өмсгөл биш, түүнтэй ямар нэгэн холбоо тогтоох гэсэн амьд биет гэдгийг олж мэджээ. Питер симбиоттой нэгдснээр түүний зан төлөв тэхээхэн өөрчлөлт орж буйг мэдэрч хонхтой цамхагт арай гэж симбиотоос салдаг. Харин Питерийн биеэс салсан симбиот нь хүн алзад маш их ус санссан сурвалжлагч Eddie Brock-тэй нэгдснээр та бидний хамгийн сайн мэдэх Venom бий болдог. Venom-ын симбиот хүн алзтай нэгдэх хугацаанд чадвараа хөгжүүлж хүн алзтай адил чадвартай болсон байдаг. Үүний дараа Venom-ын симбиотыг засгийн газар эзэмшиж супер зэрэг бүтээх зорилготой янз бүрийн туршилт хийж байсан ч амжилт олоогүй юм. Харин хоёр хүлээ алдсан байлдагч Peter Parker-ийн ахлах сургуулийн атман Flash Thompson-тай нэгдэж Agent Venom болдог. Agent Venom болсноор түүний хоёр хүлийг нөхөн сэргээгээ зогсохгүй засгийн газрын хүсч байсан супер зэрэг бий болсон юм. Agent Venom нь хорон санаатай байсан бус харин тэдний эсрэг тэмцдэг супер баатар болон хувирдаг. Хамгийн сонирхолтой нь Agent Venom симбиотын тусламжтай янз бүрийн буу бүтээж туллагдаг билээ. Дэлхий дээр маш олон сайн муу симбиот эзэмшигчүүд байдаг. Мөн төрөл бүрийн симбиотууд ч байдаг. Тэдгээр нь бүгд өөр өөрийн онцлогтой өөр өөр тохирсон эзэмшигчийг хайж байдаг. Жишээ нь та бидний мэдэх Carnage бол эзэмшигчийн сөрөг муу, галзуу, садист зан харин шиг илүү дэмжиж гаргаж ирдэг. Харин цуврал алуурчин болох Cletus Kasady-тэй нэгдснээр жинхэнэ аимшигт мангас болон хувирдаг. Carnage нь хүн алз болон Venom-оос хамаагүй илүү хүчтэй, хурдтай, тэсвэртэй. Түүнийг ялахын тулд хүн алз болон Venom нар хамтран тулдаж байсан юм. Мөн үүнээс гадна Anti-Venom, Hybrid, Toxin гэх мэт маш олон симбиот дөрүүд байдаг.
Venom-ын соло киноны шинэхэн трейлер саяхан гарсан билээ. Трейлер дээр гарч буй Venom-тай тулдаж байгаа симбиот яг хэн бэ? Супер зэрэг бүтээх зорилготой Life Foundation нэмэх байгууллагын удирдагч Carlton Drake Venom-ыг барьж өөрсдийн лабораторид 5 үрийг хүчээр гарган авсан байдаг. Тэдгээр нь Agony, Leisure, Phage, Scream, Riot нар юм. Харин трейлер дээр Venom-тай тулдаж буй дүр бол Riot лээ. Ингээд та бүхэндээ симбиот болон Venom-ын талаар мэдээллийг хүргэлээ. Хэрвээ манай бичлэг танд таалагдсан бол лайк дарж шеэр хийгээрэй. Мөн өшөөх бичлэг үзэх хүсвэл YouTube channel-д subscribe хийж Facebook хуудсанд лайк дараарай.